За сайн бацгаана уу. За Хасбаатарын эрүүл мэндийн зоогийн өрөө та нартайгаа өнөөдөр бас нэгэн шинэ сэдвээр яриагаа хэлье гэж бодож байна. Энэ цаг жилийн байдлаас үжихэд манай яг сайхан хаврын үлрэлрээд ханш нэгдээд цаг жил их сайхан болж байна. Энэ жилийн хувьд бол бороо хороод өнөөдөр би нэгэн хороо гушуунаа суврах сумны цагаан шил энэ жуулчин төвөөс ярьж байна. Манай өсвөр үеийн бага хүүхдүүд тэгээд бидний амьдрал дотор дутаж болохгүй зүйл мэдээж энэ эдийн ундааны болоод манай сурган хүмүүжүүлэх тал дээр зайлшгүй яригдах зүйл бол энэ нэг ахуй амьдралын хэрэгцээ. За өнөөдрийн энэ жуулчин бааз дээрээ үжиж яхад энэ барилга бүтээн байгуулалтын сонирхож байгаад сүүлчийн үеийн Монгол гэрийн загвар тэгээд Монгол гэрийн дотор хэдлэл за ингээд чирлэгийн буюу сурах насны хүүхэдээс бага сургуулийн хүүхэдэд дунд сургуулийн хүүхэдэд зориулсан тус тусын өөрийн Монголын уламжлалт соёлын олон жилийн тоглоомоос эхлүүлээд сүү цагаан идээгээс эхлүүлээд за тэгээ маха хүнс мал муудах за нэг малыг муудах болоод энэ өдөс дотрын янз бүрийн малын арга яс ингээд бүгдийн салгах тэр нэг их соёлыг бол энэ газараас нарийн үзүүлж байгаа маань. Энэ газар байгуулагдаад бас нэлийн хэдэн жилийн төвтэй болсон юм байна. Тухайн орны буюу гадаадын гаднаас ирж байгаа муж орны гаднаас гадна мужийнхэн янз бүрийн үндэсний хүүхдүүд үндэсний жуулчдууд ирж Монгол соёлын уламжлалт зан үйлтэй танилцж байгаад энэ зүйлийг бол манай 60-тай гэдэг эдэн бол их сайхан хийж ирсэн юм байна. Тэгээд бидний яг сур сургууль хүмүүжил тийм ээ. Сур сургууль хүмүүжлийн дотор чичирлэгийн хүүхдүүд ирэхэд яаж энэ Монгол дийлийг өмсөж эхэлж Монгол дийл гутал мадгай заслаасан эхэлж өмсөд бүсээ яаж бүсэд үндсэн энэ хэрэглэнээс эхлээд энэ баруунтай байж байгаа Монгол гэр болгонд нь өөрийн тусгай хичээлийн өрөө ингээд байгуулагдсан юм байна. За тэгвэл шатрын өрөө гэж байна. Хичээл хийж өөрийнхөө авьяас чадлыг илрүүлэх юм сайхан өрөө гэж байж байгаа маань. За Монгол гэрийн загвар тэгээд ноос нэх юм бол хоньны 5 хошуу малынхаа малын бие дээрх ноос нугаас гэлээ ноодураас гэлээ яаж ашигладаг, яаж идээлдэг утас ирүүл яаж эдний сүлждэг, сүлжимэл нэхмэлийн энэ үндсэн мэдлэгүүдийн эдэн бас тусгай багш тусгай энэ бодсон бос өвлөн залгамжлагчаас мэрэгжлийн хүнийг авчирж ингээд сайхан хөөгддөг хичээл хийд юм байна. За тэгвэл уран мэрэгжлийн талаас хэлэх юм бол Монгол шатар байна, олон улсын шатар байна, хаттын шатар байна. Тэгээ энэ шатар дээр бас тусгай мэрэгжлийн багш өөрөө бас шатрын залгамжлагч юм хүн дээр хичээл хийдэг юм байна. Шатрын өдөр олон зуун мянган янзын нүүдэл хийгээд тэрний ухаан тийм ээ. Шатарчин бол тэр чигээрэн хүний амьдрал буюу энэ орчлон ирэхсийн бүх энэ ухааныг тэр дотор томьёолдог. Тэрний нүүдэл судлаас хэлээд хүний энэ их манай тооны хим физикийн октогын геометрийн алгебрийн маш олон энэ хичээлийн үндсэн сурвал эндээс тавигддаг. Тэгээд энэ чирэг дайны үеийн тэр бодлого тийм ээ. Тэгээ нүүдэл судалд ноён хүний тэр бие хамгаалагчийн за хэрэглэж байгаа тэрэг машины за арслан заана гэдэг нүүдэл бол өөрийн нэртэлтэй мөртлөө өв уламжилсан тэр их Монголын нүүдэл соёлын ахуй амьдралыг харуулж байгаа зүйл бай. Мөн мэдээж энэ дотор цаашаа бол хүний ой ухааныг тэлэх олон жилийн нууцлаг зүйл бүрийн шатрын дотор байдаг. Тэгээ энд ер нь манай жуулчин гэж хэлэхээс нь манай сүүлийн үеийн жуулчин гэдэг бол зөвхөн хүмүүдийн нэг нүдэ хужирладаг жором орны сайвраар жижиг навчиг бол өнгөндүүдийн үжих эсвэл наадам наргаа болж нэг бүх барилдах юм уу 93 наадмын чиглэл гаргаад зүгээр нэг зах зээлийн 8 байдалд орсон их олон зүйлийг алдагдсан байгаа юм. Тэгээ манайх хөгжлийн дагуу юмыг хөнчлөе бүрэлдэхүүн дөгөмчлөгээд яваас хамгийн уламжлалтын сор болсон зүйлүүд их гээгдэж байгаамаа. Тэр энэ зүйлийг бас анхаарна гэсэн бодлоос эдний энэ хийж байгаа
сургууль хүмүүжлэлтэй өсвөр үеийн хүүхдүүдийн одоо нийгэмтэй ойртолцож тэнхмээс гадна одоо бодит одоо практик үйлдэлгээр дамжиж энэ их цагаан эдэгийг хэрхэн эдэг боорсог яаж хийх юм бэ? За ингээд одоо тэр цагаан эдэний бүх төрөлж бидийг ингэж нэгэн талаас нь хийх нарийн гिचэл өрөөм тос одоо хааруул бясалгал хийхэд тэр аргуудыг нэг нэгээр одоо заад юм байна. Энэ бол одоогийн сургууль хүмүүжлийн өөрчлөлт болог ирээдүйн сургууль хүмүүжлэлч болог одоо дэлхийн нийтийн зэвсгээс хэлэхэд энэ мэт тэнгимийн гадны сургуульд тийм ээ энэ бол одоо хүүхэд багцуудын ой ухааны нийт хэлэхэд бол маш их хэрэгцээтэй энэ одоо үнэхээр одоо махан бид оюун санаанд нэгдэж ирсэн энэ сайхан сургалтын талбар байж байгаа гэж харагдж байгаамаа. Одоо энэ талаас өксүүлээд ярих юм бол манай энэ өсвөр үеийн хүүхэд одоо насанд одоо нэлэх хүүхэд тийм ээ жичилгэгийн өмнөх хүүхэд одоо ингээд жичирлэг сургууль хүмүүжил явж байгаа хүүхдүүдийн сургууль хүмүүжлийн энэ нэг чар хүрээ хөндөхөд хүүхдэд холгох тэр нэг оюун ухааны мэдлэгийн сангийн одоо энэ нэг заах арга чаддаг гэх юм уу сурах одоо авьяас юм уу дур сонирхлыг яаж авчрах вэ гэдэг бол манай сургууль хүмүүжлд бас дутагдж ирсэн одоо энэ зүйлүүд шүү. Энийг бол одоо сая энэ нэг жижигхэн одоо мэдээж миний ярианаар ингээд дамжаад энэ жуулсан баасын одоо олон үйл ажиллагаа одоо хөрөг зургууд ингээд явж байгаа. Тэр үлрэл болгон юм уу одоо сурах насны үе болгон юм уу хүүхдүүдийн энэ одоо насанд нь зориулсан энэ олон одоо сургалтын үйлдлийн зүйлийг бол ерэн нийгэмшүүлж заах нь одоо маш зүйтэй байх гэж бодож байна. Одоо манай нүүдэл суйлын одоо тэр нэг эдэн цагаан идэ хийж яхад нь тэр айрыг яаж болж जैन цагаан тусаа яаж аргадын бүгдийн үзэг бичгийн тайлбартай бүгдийн тэр одоо үйл ажиллагаагүй загварчил одоо ингээ нэг нэгээр тайлбарлсан яг одоо хүүхдүүдийн тэр сонирхлын дагуу өөрийн босоо бүр оролцуулж өрөөдөр хийлгэж байгаа нэг нэгээр ингээд загварчилсан жишээл боорсог нэ хэв байна одоо тэр хэвээр нь яаж гаргадیں шөөмөр шахах тэр шахуур байна тэрнгүүрээ яаж хийдیں те ээлж зүйлийн бодит зүйлийг одоо бие гар хөрвөлтөн одоо мэдэр нэгдэг бол хотчилсан буюу суурсан энэ хүүхдүүдийн энэ нийгэм одоо амьдралын үйлдэлтэй ойртолгоход нь их хэрэгтэй юм шүү. Тэгээ ийм газрыг бид одоо улам илүү өргөн дэлгэр болгож улам их сургууль хүмүүжлийн энэ одоо холбоос голж авчаатай холбоож ингэж хүүхдүүдийн сонирхлыг татах нь бол манай сургууль хүмүүжил болоод хүүхдүүдийн эсгэр эдийг маш эрүүл саруул байдалд одоо ингэж авчирч байгаамаа. Одоо тэгээд хүний энэ эрүүл мэндтэй холбогдож ярьж байгаа юм бол манай эдийн унтааны цагаан эдээс хэдүүлээд мах одоо махан бүтээгдэхүүн тийм ээ. Одоо энэ манай байгальд байгаа энэ хэрэглэж болох одоо энэ ургамлууд байна. За жимсний төрлүүд байна. Энийг яаж одоо хийж яаж боловсруулж яаж идэж уугаж яаж угааж арчхын хөтөр бүр нэг нь систем төрөлөөр ингээд сайхан загварчлаад хичээл болгоул хичээл хүмүүжүүл болгол бас нэг сонирхолтой гэж бодож байгаамаа. Тэгэхээр тал нутгийн хүүхэд бид газар болгонд ингээд тархаж явж амьдарч байгаа. Тэр тусмаа бол бидний энэ өсвөр багавын хүүхдүүд хичээл болгоныг өөрийн практик өөрийн бодит биеийн оролцоотой ингэж явах нь бол бүр их сонирхолтой. Жишээлбэл Монгол хэлний авахын одоо цагаан толгойн аагаас аёо тэр долоон төрлийн хэл яагдаж яригддаг амьдрал дээр яаж дуудагддаг тийм ээ. Эхний үед нь Монгол үсэг бичгийн төв одоо эгшиг 7 биш эгшиг 5 байсан учраас бас тайлбарж хэлдэм байна. Ингээр энэ зөвхөн одоо нэг удаа сонирхол биш үсэг бичгийн түүхийн 1000 төмөн жилийн тэр их галвын тэр их туулж ирсэн зам мөрүүдийг ийм нэг хөдгөн дөрс бичлэгээр энэ хөдгөн үзүүлгээр ярина гэдэг нь хүүхдийн одоо анхны тэр ой ухаанд нь маш гүн сугдал өгж байна гэж хэлж болох шүү. Тэгэхээр сургууль хүмүүжил гэдэг маань нэг талдаа бол одоо ном барьж нөгөө талдаа бол нийгмийн бодит одоо зүйлтэй хөрөлжиж ингэж одоо суралцах нь их сонирхолтой мөрдөө манай ирээдүйн сургууль хүмүүжил мөн тэр чиглэлээр хөгжих ёстой. Мэдээж цаг үеийг хөгжиж байна.
сууршил амьдрал улам илүү болж байна. Хэдий бид уламжил амьдралаасан бас сурах жил их байдаг. Тэндээс нь олох зүйлийг бол иймэрхүү одоо бэлэн сайхан манай цагаан шилийн энэ сайхан жусаалын газруудаар сурах зүйл их байна гэдгийг одоо та нартайгаа хуваалцахад илүү зөвш байх гэж бодож байна. За ингээд цагийн хараанаас дүгм ярьж байгаа боловч энэ удааны дүгмхэн одоо яриа маань таамаг болгонд бол бас олон жилийн одоо зүйлийг бол одоо сурах насны манай баг хүүхдийн одоо энэ сонирхолд нийцэн байх гэж бодож байна. За хүүхдийн ой ухаа улам орчлонгийн одоо орон зай болгоноор тэлж оюун ухаан улам дэлгэрэх болтугай гэж ерөөл хайрлаа. Та бүхэнд баярлалаа.